сайн байцгаана. Намайг Алтан цэцгийн инх мэнд гэдэг. Би нийслэлийн аврах ангид 90 ах салбарт аврагч хийдэг. Өнөөдөр миний нэг өдөр хийх ажил та бүхэн танилцуулах гэж байна. Одоо ингээд 2 бүлгүүд ээж хүлээцэхэд бэлэн болж байна. Хэмэглэсэлэр гүйцэтгэх. Аврагч хүний нэг өдөр гэдэг маань өглөө ээлжиндээ ирээд багж бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллаад техник төхөөрөмжүүдэд шалгаад тэгээд одоо үйл ажиллагаа эхэлдэг байгаа. Аврагч хүний одоо онцлог мэргэжил маань гэвэл бүх одоо аваар осол одоо бүх юмд гарч ажилладаг байгаа. Хими осол, автовар, нуранг одоо уснаас ирэн хайх аврах ажиллагаа ч юм уу бүх төрлийн одоо гамшиг осолд явж ажилладаг байгаа. Одоо энэ ажилд маань ингээд ажиллахад эр зэрэг шаардна. Хэн бүхний хийгээд байх ажил биш. Энийг одоо эхнээс нь бүр ингээд суралцдаг байгаа. Өнөөдөр манай бүлэг одоо дээр одоо өндрөөс аврах ажиллагааны тийм хичээл дадлаг сургалттай байгаа. Одоо тэгээд дээшээ гараад өндрөөс аврах ажиллагааны дадлаг сургалтыг бүлгийнхаа судтайгаа хийх байгаа. Манай бүлгийнхаа өндрөөс аврах ажиллагааны ингээд хичээл танхимаа хийх гээд одоо ингээд танхимд орж ирсэн байна. Одоо манайхаа одоо ингээд дуулганд гарахтаа манай ард иргэд маань соёлтой хөдөлгөөнд оролцсон байна. Яаралтай хүний амьнаас ингээд аврах гад ингээд явхад зам тавьж өгөхгүй тийм жолооч нар бас байна. Энэ хамаа амтан дээр одоо аврагч хүн авирна гэдэг нь өөрийнхөө бие биелдэр өв тэгш байрлахын тулд өөрөө одоо нэгсдэ төсвөр төвчээрээ харуулж дэшигээ авирна. Доороос усмөркөр амлах гэж байна. За аврагч гарахд үлээ. Энэ хамаа хатанд ингээд амжилттай авираад ямарчсан өдөр. Амжилттай авирлаа. За одоо хэдлээ 3 давхраас аврах ажиллагаа явуулъя. 3 давхраас хүн буулгах аврах ажиллагаа байна. За тэрэнд одоо энэ чинээс ингээд 3 давхар өндөртэй барилга байгууламжн дээр байна. За энэ иргэнийг доош нь буулгах гэж аюулгүй зурагт хүрэх гэж байна. Өндрөөс аврах ажиллагаа тэгээд нөхөн дунсан иргэнийг одоо бас даавхад байна. Багцын дээр аврах ажиллагаа явуулж байна. Мөн танхимын хичээл ордог. Танхимын хичээл дээр бид онлоор үзэн дадлагаар ингээд үзчихнэ. Ингээд амралтын өрөө байгаа. Ингээд энэ чөлөө цагаараа ингээд зургтаа үздэг байгаа. Тэгээ манай энэ анги анх 1968 оноос үйл ажиллагаа явуулаад нийслэлийн аврах өдрөд ингээд нийслэлийн аврах анги гэдэг одоо үйл ажиллагаа явуулж байна. Бид бүгд одоо хуучин ангиа буулгаад одоо шинэ анги өрсөн байгаа. Олон улсын стандартын түвшинд. Сая манай онцгой байдлын ерхий газрын дарга бригадийн генерал Бадрал сая орж ирээд шинэ ангитай танилцж байгаа таарлаа. Бид бүгдээ одоо ажил байдалтай танилцаад гарлаа. Одоогийн байдлаар дуудлага ирээгүй. Гэхдээ бид бүхэн одоо дуудлага ирээсэ гэж хизэж боддгоо. Аль болох дуудлага бити ирээсэ амар тайван байгаасай л гэж бодож байна да. 5 цаг болж байна. Өөрийнхөө дагуу фитнесийнхаа өрөөлөө явцгаая да. Байна. За юу хийж байна? Гэртээ хоолой хийж байна. Юу хийж байна? Би ажил дээрээ байж л нээжэндээ гараад. Гараад байгаа мó.
Ажил гайгүй байна уу? Энэ байцгаач. Дуудлага өнөөдөр харин гайгүй байна. Өнөөдөр дуудлага ирээгүй ажил. Хоолондоо идэх юм уу? Хоолундаа ицээц. Хэдүүлээ гарч байгаа юм. Ээлжинд нэг үлдэхтэй 7-8 улаал гарчлаа. Гардгаараа гараал тэгэл өчлөө. За, ажилтаа болгоомжтой яваарай. За баяртай хайртай шүү. За, баяртай маргааш. За би сая ээж лугаа ярьлаа. Ерөнхийдөө ингээ 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэхэд гэрлүүгээ одоо уцаар л одоо ярихандаа гэрлүүгээ одоо ар гэрээ ажил юу болж чинь яаж нээж нэгэл энэчнээс санаа зовж байгаа чи би бас мөн ээж рүү бас ярих ээж минь бас нөгөө намайг янз бүрийн дуудлаганд явдаг болохоор араас бас санаа зовоод яаж нээж чинь гайгүй юу гэж асууж чинь тэгээд гайгүй гэж хэлчихлээ. Ямар ч ерөнхийдөө би ээж лугаа нэг 24 цагийн одоо хонжоо хугацаанд нэг 2-3 удаа ярьчихдээ. Тэгээд гайгүй байна, хүн гайгүй байна гэдээ ерөнхийдөө хэлчихтий. Аврагч хүний нэг өдрөд маань ингээд дасгал сургалт одоо бүх юмаа хийгээд 24 цагийн хугацаанд ингээд үүрэг гүйцэтгэхэд бид бүгдийн ард одоо ийм олон одоо автотехникүүд байдаг. Би ингээд товчхон танилцуулъя гэж бодож байна. Энэ ерөнхийдөө ингээд норонгонд хэрэглэгдэх одоо кат байна, випер байна. Одоо ингээд уур усанд явна, цас шуурганд явна. Тэнд одоо АС20 гэж одоо техник байна. Бүрэн ингээд аврах ажиллагааны тоног төхөөрөмжөөр ингээд тоноглогдсон. За энэ бол катер гэж зав байгаа, тэлт зав. Уур усанд явж ажилладаг байгаа 66. Эхний бүлэг гараа явлаа гэж бодоход дараагийн бүлэг дараагийн 66-ыг аваад гараа явна. За энэ хүү том техникүүд минь ийм байна. 90 ах салбарын аврагч усчин идэг. Ерөнхийдөө энэ усны багц хэрэгслүүд минь одоо энэ 50 рууд дээр бэлэн байна. За ойрын хугацаанд сүүлийн 10-аад хоногийн хугацаанд нийслэл хотод дуудлагын хэмжээ ер нь бага байгаа. Улаанбаатар хот нь 50 амглан хонжоод бид бүхэн баяртай байна. За ингээд цаг ороосон байна. Маргааш өглөө 8:30 хүртэл үүрэг гүйцэтгэх баяртай.